Тэтгэврийн өөрчлөлтийн мэдээлэл шалгах заавар. Та www.n даатгал цэгийн цахим хуудасны даатгуулагчдад зориулсан веб хэсэгт хандана. Даатгуулагчдад зориулсан вебд дан системээр нэвтрэхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та e-Mongolia системд бүртгэлтэй ирэхээр нэвтрэнэ гэж ойлгож болно. Ингийн тулд та өөрийн регистрийн дугаар нууц үгээ оруулж нэвтрэх товчийг дарна. Дэлгэцэнд гарч ирсэн кодыг бүртгэлтэй утасны дугаараас 13-92 тусгай дугаард илгээнэ. Мэдээлэл баталгаажсны дараа өөрийн холбогдох мэдээллийг өгөхийг зөвшөөрөх товчийг дарна. Ингээд та даатгуулагчийн вебд нэвтрлээ. Үүнээс тэтгэврт сонгоход тэтгэврийн өөрчлөлтийн мэдээлэл нь дэлгэрэнгээр харагдана. Тухайлбал тэтгэвэр тогтоолгосон огноо, ажилласан жил, тэтгэвэр бодсон хувь, анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, шинэ итгэлцүүрээр өсгсөн дундаж цалин болон энэ цалингаас бодсон тэтгэврийн хэмжээ. Тэтгэврийн 10% нэмэгдэл зэрэг мэдээллийг харах боломжтой. Дэлгэцэнд харагдаж байгаа тэтгэвэр авагчийн тухайд 2009 онд тэтгэврээ тогтоолгосон бөгөөд түүний сонгож тэтгэвэр бодсон дундаж цалин нь 316,270 төгрөг байсан бөгөөд одоо авч байгаа тэтгэвэр нь 500,000 төгрөг байв. Түүний анх тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 5 жилийн буюу 60 сарын цалин тус бүр шинэ итгэлцүүрээр өсгөн бодож дунджийг тооцоход сард 1,79,767 төгрөг байв. Энэ дундаж цалингаас тэтгэврийг шинжилэн бодоход сард 701,038 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон. Шинэ итгэлцүүрээр өсгсөн дундаж цалингаас бодсон тэтгэврийг 10%-аар нэмэгдүүлэхэд 771,141 төгрөг болж 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс авах юм. Мөн тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийн цалин шинэ итгэлцүүрээр тус бүр хэрхэн өсгсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харах боломжтой.